Сайн манайхаа дараагийн хавьчлэгээр олдож байна. Өнөөдрийн хавьчлэгээр 2015 онд гарсан CoinLocker гэрэлэн мэхнэртэй Солонгосын нэгэн сонирхолтой нэгийг бодогдуулж хоёрыг тунгаахаар кино ирж өгөхөд бэлэн болсон байна. Хүүхэн чөлөгтэй таслалгүй дөнгөж дөрүүлсэн болоод л метроны буудал дээрх түр агуулгах хайрцагт үлдээгээд явсан охиныг тэнгийн гудамжны залуу олж явгаар кино маань эхэлдэг. Охиныг Ильон гих бөгөөд баг зэрэг том болох үед нь нэг мөрдөгч зүгээр л хулгайлж аваад хятад хороололт иргэний бүртгэл маягийн газар ажиллаулдаг нэг эмэгтэйд авчираад өгчөгдөг. Цусан төрлийн хамааралгүй ч энд ажилдаг хүн болгонд үүнийг ээж гэж дууддаг болохоор ээж гэдгээр нь дуудаад явчихъя. Хинч харсан өөрсдөө дурматан ажиллаж байгаа тэрч бүхэл бага насны хүүхдүүдийг өртөл ажиллуулж байгаагаас нь харуул хууль бус газар гэдэг нь тодорхойч нэг их нөхцөн шинжгүй ажиллаж байгаа нь сонирхолтой. Өнгөн дээрээ бичүүгээр нь бүрдүүлдэг газар шиг харагдах ч давхар өндөр хүүтэй мөнгө зээлэх буюу мөнгө хөлөх ажиллагаа явуулдаг юм байна лээ. Энэ мөрдөгчийн хувьд бол ээжид нэлээд их өртөө бөгөөд Илиомитийн араас нь хөөцөлдөх хөнгүй хүүхдүүдийг авчирж өгөөд өрнөөсөө асуулдаг юм шиг байгаа. За ээжийн хувьд бол иймэрхүү жаахан хүүхдүүдээр сонин заруулах эсвэл ажилдаа туслуулах мэтийн ажил хийлгэж ашигладаг. Мэдээж ажиллаа сайн хийж чадахгүй, олигтой мөнгө олж чадахгүй байгаа хүүхдүүдийг дэжээгээд байх нь ашиггүй учраас зүгээр л гудамжинд гаргаад хайчихдаг бөгөөд Илиом маань удалгүй тэдний нэгэн байдлаар хаягддаг. Буцаад ирчихэж магадгүйгээд уг нь бол нэлээд хол төөрүүлээд хайчихдаг юм байна лээ. Гэхдээ манай Илион хамт ажилдаг байсан найзаагаа чирээд явсаар агаад ээжийг олоод өрөөд ирдэг. Өмнө нэг ч хүүхэд ингэж эргэж ирж байгаагүй. Дээрээс нь манай Илион цаанаасаа л буурсууртай, шийдэмгийн харцтай хүүхэд байсан учраас ээж түүнийг буцааж авахар шийддэг. За ингээд энэ явдлаас хойш цаг хугацаа ч өнгөрч Илион маань нас биеинд хүрдэг. Ерөнхийдөө бол ээжээс мөнгө зээлчгээд буцааж өгөхгүй удаад байгаа хүмүүсийг болгож тавиад мөнгөө буцааж авдаг хэцүүхэн ажлыг нь хийдэг нэгэн болсон байдаг. Мөн тэдний харилцаанаас нь үзвэл ээж өөрийнхөө залхамж халаагаа Илионд өгөхөөр бэлтгэж байгаа юм уу гэлтэй нэлээд дот нь байнга л хажуудаа дагуулan явж байгаагаас нь харагддаг. За эдний гэр бүлийн гэхүү, ажлын гэхүү бүрэлдэхүүнийг товчхон танилцуулъя. Үйл ажиллагааны хувьд бол мэдээж тодорхой бичвэрэнээр өнгөлөнд алдлаад гол ажил нь мөнгө хүлэх. Гэхдээ мөнгө өгөхгүй хугацаа идрээд асуудалтай болоод ирэх юм бол шууд очиж алаад эргэтнийх нь хятад руу зарж мөнгөө гаргаж авдаг нь жаахан аймаар. За ээж бол ойлгомжтой ерөнхийд нь бүгдийг нь базаад явна. Түүний дараагаар орох том хүн бол хамтран ажилладаг ан эмч авч ирсэн хүмүүсийн эргэтнийг нь цэвэрхэн гаргах гол ажлыг хийнэ. Дараагаар нь том ах өгөн ээжтэй нэлээд удаан хамт байгаа мөнгө өгөхгүй цугтаагаад байгаа хүмүүсээс мөнгөө салгаж авна. Болохгүй бол ан эмчид авчирж өгөөд хүчээр эргэтнийг нь авах чухал ажлыг гүйцэтгэнэ. Дараагаар нь манай Илион яг том ахтай адилхан ажлыг сураад явж байгаа ээжийн бэлтгэгдэгч гэх юм уу та. Хамгийн сүүлд нь хонжоо сун хоёр бичигэргийн газраа ажиллаулна. За ингээд бүгдээрээ дордорноо ажиллаа хийгээд явж өтөл нэг мөнгө зээлэгч мөнгө өгүүлгүй хил таваа цухтаачдаг. Гэхдээ хамтран зээлдэгч дээр нь түүнийхөө Сокёны мэдээлэл нь байгаа болохоор түүнээс очиж мөнгө авах ажилд энэ удаа манай Илион анх оролдог. Очоод уулзтал айц сандрах эсвэл ямар ч зогдох бодлоггүй түүнийг өгтөж аваад манай Илион ядруу царайтай харагдсан болохоор хоол идчихгээд дараа нь мөнгө аваад яваа гэж хэлдэг. Ер нь бол аав нь зугтаагаагүй Филиппин руу ажиллахаар явсан юм байна лээ. Тэгээ хүүгээрээ дамжуулж өрөө өгж байгаа буюу ерөнхийдөө анханасаа асуудалгүй л байсан юм байна лээ. Гэхдээ манай эдийн хувьд бол хилд авчихсан гэхээр мэдээж зугтлаа л гэж бодох нь ойлгомжтой учраас яаралтай ирж уулзсан нь энэ байдаг. Яг хоолоо идэж байхад нь Илионыг шархацсан байгааг анзаараад зугын очиж наалт наах гэтэл манай хүн ичиж бандсандаа мөнгө авалгүй уурлаад гараад явчихдаг. За тэгээ гараад явж байтал ээж залгаад мөнгө авсан уу гэдээ асуухаар нь ямар эцсэндээ авсангүй гэлтэй нүш гэртээ алгав маргааш дахиж ирэхээс гээд худлаа илчигдэг. Хариуд нь ээж за ойлголоо. Тэрнээс гадна сун асуудал тарьчихаж очоод аваад ирэхснээр манай хүн очиж авахар алдаг. Яваад очтол нэг шөнийн клуб тар тайм хэрэглээд хүн амьтантай зодолчихсон нэлийн асуудалтай зогсож идэг. Гэсэн ч тентхий эзэн чидүүгээд өмнө ээжийн дор ажиллаж байгаа тусдаа гарсан залуу учраас нэг асуудалгүй аваад гарах бөгөөд гол нь сүүнд байн хартай амих өгөөд идэг болохоор нь манай Илион жидүүтэй тэрнээс нь олоод нэлээд амар угаад салдаг. За тэгээд маргааш нь уулж Сокёны гэрт нь яваад очтол хүн байхгүй болохоор нь за яг морчлаа гэж бодтол нөгөөх нь өөрөө залгаад ажил дээр хурж ирээд мөнгө авчгаа гэд дууддаг. Яваад очтол ямар ч зүртэй юм бололгүй зүгээр л мөнгө өгөөд хооронд нь хамтдаа кино үзьгээд хүчээр шахаад агуулад явдаг. Яг манай Илионы хувьд нэг дургу биш байсан болохоор хамт явдаг л та. Түүнээс биш дургу байсан бол юугээд л чирэгдээд явж явах вэ? Өөрөө бас тэгж яагаад нэлээд эвгүй гар шүд. За тэгээ манай хоёр хамтдаа кино үзчихээд дараа нь юм ярьж суугаад л ер нь хөрх нэг нэгэндээ татагдаж эхэлдэг. Маргааш нь сүүнтэй дэлгүүр явж байхдаа эмэгтэйлэг хувцас хүртэл худалдаж аваад манай Илион баг багаар өөрчлөгдөж байгаа нь анзаарагддаг. Гэтэл харамсалтай нь Сокёны аав зураг тасраа зугтсан тодорхойлох бөгөөд ээж шууд тэр даруйд нь том ахыг явуулж маргаашийн дотор бүх мөнгөө яаж игээд өг гээд дарамтлуулдаг. Мэдээж нэг өдрийн дотор ягаад ч тэр их мөнгийг олж чадахгүй учраас ээж шууд л сүүлийн арга буюу эргэтнийг нь авахар шийдэх бөгөөд энэ ажилдаа Илионыг авч явдаг.
Юу ч хэлэлгүй Сокёны гадаа ирээд эргэтнийг нь авахар болсон Чиор гээд шууд толгоцдог. Гэхдээ ээж Илионыг дурлцсан байгааг ерөнхийд нь гадралчихсан учраас Хунжууг хамт оруулах бөгөөд Илио маань Хунжууг түр аргалж доор үлдээчгээд ганцаараа гэрлүүн дэшээ гардаг. Санаа нь бол гэлс орж Сокёныг аваад хамтдаа зогтох гэж байсан юм шиг байлээ. Гэсэн ч нэг их удалгүй Хунжуу араас нь хүрээд ирдэг. За Хунжуугийн хувьд бол манай Илионыг игчээгэж дууддаг. Игчтэй ч нэлээд хайртай, өвгөнд нь сайн ордог. Гэхдээ ээжийн үгнээс яасан ч зөрж болохгүй учраас яаж чаргалаад нэмэргүй Сокёныг алах гэж дайраад авахлаар нь аргагүй ирэхэнд Илио маань цогж ухаалдуулаад Сокёнтой хамтдаа зугатаж чаддаг. Гэсэн ч нэг их олдолгүй ээжийн хүмүүст баригддаг бөгөөд манай хүнд тариа тарьж өчгөө болгоод нүдэн дээр нь Сокёныг алчдаг. Ер нь бол ээж бүгдийг нь ихнээсээ мэдчихсэн бөгөөд охиндоо сүүлийн боломж олгосон нь энэ байсан юм лээ. Гэсэн ч манай Илион ээжээсээ ураад хамт зогтох гэж байхад нь барьж аваад нүдэн дээр нь хайртай хүнийг нь алж байгаа нь. Уг нь бол ээжээс оруулсан буюу өөрт нь хэрэггүй болсон хүнийг шууд дуусгадаг хатуу дүрмтэй ч гэсэн энэ удаа Илионыг алалхуу гадагшаа явуулахар болдог. Яг уу гадагшаа явуулна гэдэг нь мэдээж аялал зугаалганд явуулж байгаа гэсэн үг бол биш. Жидүүгээр дамжуулж Япон руу зарж байгаа юм лээ. За жидүүгийн хувьд бол Илионд угаасаа доргууж ээжийн дор байдаг болохоор нь хамаагүй ордож чадахгүй байсан юм лээ. Гэхдээ одоо ингээд ээжид аягчсан явж байхад нь юугүй зүгээр явуулах уу? Алах гэж дайрж байгаад эцэст нь өөр өнүүдээ сохлуулаад дээрэс нь бүр цухтаалгачдаг. Манай Илионыг эвгүй гар гэдгийг нь мэдэхгүй басж аваад ийм л юм болж байгаа юм л та. За ингэснээр ээж дээр удалгүй цагдаагийн дарагтай хамт бас нэг том албан тушаалтай байрын хоёр хүн ирж уулздаг. Ээжтэй хамтарч ажилладаг арт тал юм шиг байна лээ. Мэдээж ингэж дураараа хүн алж мөнгө хүлэх ажил хийнэ гэдэг бол том артаа байж л хийх ажил байх л та. За энэ хоёрын ирсэн шалтгаан нь болохоор Илионыг амьд үлдээснээс л болсон юм байлээ. Өмнө нэг ч удаа ийм үйлдэл гаргаж үзээгүй хүн ингээд өөрчлөгдчихлээр ажилд нь асуудал үүсч магадгүйгээд санаан зовоод биечлэн уулзаж байна гэхлээр Илионыг амьд үлдээнэ гэдэг ээжийн хувьд нэлээд эрсдэлтэй хэцүү шийдвэр байсан гэдг нь харагддаг. Мөн дээрээс нь чидүү уурандаа хамгийн ихэнд Илионыг ээж зардаг мөрдөгчийг түүний араас алуулахар явуулсан гэдгийг хэлдэг. Нөгөө мөрдөгч нь болохоор аливжийн ажил төрлөөсөө халагдаад хөлсний алуурчин шахуун болчихсон юм байна лээ. За ингээд Илионыг алах гэж байгаад алдчихсан, мөн дээрээс нь алуурчин хүртэл араас нь тавьчихсан гэдгийг сонссон ээж шууд чидүүтэй уулзгаар очдог. Нөгөөх нь яг бөөн уруулчихсан танаа дээр охиныг чинь барьж аваад шууд ална мална гээд ээж үгийг сонсохгүй томорж байтал чидүүгийн хүмүүс учир зүггүй түүнийг бөөндөө нийлээд хутглаад алчихдаг. Үүний дараагаар ээж шөнийн клубүнд толгойлогч болсон болохоор чидүүгийн баруун гарыг нь дараагийн толгойлогчоор томилчоод яваад өгдөг. Яг үүндээ чидүү бол хинч биш, доор нь ажилдаг хүмүүс нь хүртэл ээжийн хүмүүс байсан юм лээ. Тэгээ яг хэрэг мэдэхгүй ээжийн үгнээс зөөрж Илионыг ална гэж дайрсан, дээрээс нь өөрийгөө том гар олчихсан гэж андуурж байгаад нохоо шиг алуулж байгаа нь. За энэ хооронд манай Илион цорын гац итгэж болох хүн буюу сүүнтэй уулзахаар эртэл тэр газар нь Хунжуу ирчихсэн хүлээж байдаг. За Хунжуугийн хувьд яг хэвийн хүн бол биш. Сэтгцийн хувьд жоохон асуудалтай болоод ч тэрв эгчтэй өвг нь хайртай байсан ч өөрөөс нь урвсан эгчийгээ одоо бол маш ихээр үзэн ядаж алхаар шийдчихсэн байдаг. За тэгээд Илион руу дайраад яг алдгийн даваан дээр том ах нь гарч ирээд авардагч Хунжууг яаж чаргатаад нэмэргүй байсан болохоор алхаас уур аргагүй болдог. Гэхдээ харамсалтай нь Хунжуу өхөөсөө өмнө том ахад өвглийн шарх өгчихсөн болохоор ингээд том ах ч гэсэн хамт өгдөг. Яг энэ үеэр нь мөрдөгч ирж манай Илионыг ухаан алдуулах бөгөөд хөнгөө оцор очиж алах гэж байгаад өөрөө алуулчихдаг. За энэ хооронд сүүн маань сэтгэл санаагаар өнөө чар тамхи итрүүлснээс болоод бас л өд болдог. Ер нь бол амиа орсноос ялгаагүй юм болдог л доо. За ингээд эцэст нь тэдний гэр бүлээс ээж болон Илион хоёр ламд үлдэх бөгөөд Илион маань ээж рүү залгаж таныг алахаар очиж байна гэх бөгөөд ээж ч хүрээдрэл гэдэг. Илионы хувьд Хунжуу болон мөрдөгч залуу хоёр алах гэж ирснийг ээж явуулсан гэж бодох бөгөөд уг нь ээжээс та явуулсан уу гэж асуудал тийм эсвэл үгүй гэж хариулалгүй зүгээр л өнгөрөөж өгдөг. Гэтэл яг үнэндээ Хунжуу бол өөрөө л урандаа алахаар ирсэн, мөрдөгчийн хувьд бол чидээг явуулсан хүн буюу харин ч эсэргээрээ амьд үлдээх гэж хамгийн их зүтгэсэн хүн бол ээж гэдгийг даанч манай Илион мэддэггүй. За ингээд эцэст нь ээж дээр ирэх бөгөөд ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй харин ч эргэлзэж байсан Илионыг зоригжуулаад өөрийгөө алуулдаг. Яг өгөхийнхээ өмнө Илионд метроны буудлын шүүгээний дэлгүүр буюу манай Илионы олдсон яг тэр шүүгээнийхэн дэлгүүрийг өгөөд өөдөлдөг. Шүүгээг нь очиж шалгахтаа дотор нь Илионыг өрчилж авахар болсон гэрээ үлдээсэн бөгөөд ямар тааш түүнийг жинхнээсээ өөрийн охин мэтээр хайрлаж байсан гэдг нь харагддаг. Уг нь бол Илионы олдсон шүүгээний номерыг мэдэх ямар ч боломжгүй мөртлөө яг тэр шүүгээнд нь өвчилж авах гэрээг үлдээсэн гэхээр анханасаа ээж манай Илионы төрсөн ээж нь байсан юм болов уу гэж бодогдсон. Эсвэл ээж угаасаа л танилтал ихтэй учраас яаж хийж байгааг олоод мэдчихсэн. Гол миний хувьд төрсөн охин шиг минь үнцэнтэй хүн байсан шүү гэдэг утгаар л тэнд нь үлдээсэн байж магадгүй л дээ.
Хамгийн чухал нь Илионы хувьд Сокёныг хайрласнаас болоод ээжийн хувьд Илионыг эхийн яриаар хайрласнаас болж энэ бүх зүйл тэдэнд тохиолдсон болохоор хин нэгнийг хайрлах эсвэл үр хүүхдээ хайрлах гэдэг зүйл буруу замаар алхаж буй хүмүүсийн хувьд амь настаа дүүцгүй үн цэнтэй чухал зүйл гэдгийг харуулсан кино юм шиг санагдсан. Буруу замаар алхаж байгаа хүмүүсийн хувьд ийм хэцүү, ийм чухал зүйл хэдий ч бидний хувьд бол хүснээрээ хайрлаж болдог болохоор энэ чухал зүйлээ энгийн зүйл мэтэр бодоод яваад байгаа юм биш үү? Яг үнэндээ хүнийг хайрлна гэдэг ийм л үн цэнтэй чухал зүйл шүү гэдгийг харуулах гэсэн юм болов уу гэж бодогдсон. За тэгээд энэ бүхний эцэст Илио маань ээжийнхээ ажлыг бохироор биш сайнаар үргэлжлүүлж яваар кино маань дуустдаг. За нэг ийм кино энэ манайхаа тэгээд бичлэгэн таалагдсан бол дараагийн өмнөдө дараараа дараах хэвшлэгээр уулзлаа. Түр баяртай.